За сайн бацгаана. Тэгэхээр Minimax 2 хөтөлбөрийн азтанг тодруулах гэж байна. Тэгэхээр 12 дугаар сарын одоо 31-ийг дуустал нийтдээ 11 сарын хугацаанд бол Minimax 2 хөтөлбөрт хамрагдсан одоо хэрэглэгчид ажилчдаасаа бол нийтдээ сар болгон 18 азтанг бид тодруулах хэрэгтэй байгаа. За эхний сар буюу 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хоорондох одоо цуглуулсан оноогоороо суглаа авсан ажилчдаас бид нар өнөөдөр бол 18 азтанг тодруулах гэж байна. Тэгэхээр энд бол нийтдээ бол яг 2 сарын хугацаанд 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хугацаанд бол нийтдээ 1114 суглаа бол бүртгэгдсэн. За үүнээс бол нийтдээ 694 оролцогч бол байгаа юм байна. За ингээд аснаа тодруулахын тулд бүгд эхлээд нь шилэн оргонд бөмбөлгнүүдээ хий. Тэгэхээр шилэн орго хоосон байгаа үзэгч та бүхэн харж байна. За бөмбөлгнүүдээ яг дараалал нь хий. За тэг бид бүхэн бас шилэн орго маань цөөхөн бөмбөлгтэй хахаар эргэлт багтаа байдаг учраас нэг бөмбөлгнөөс 2 тавталтайгаар хий. За тэгээ ингээд 2 хийлээ. 1 За тэгээд Minimax хөтөлбөр бол одоо энэ жил бол нийтдээ 11 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Бас Max Group-ийн хамт олон нийт ажилчдад бол маш олон боломжийг олгож байгаа гэдгээрээ давуу талтай. За 2 гэсэн дугаараа хэлээ. 3. За дараагийн 3-ын тог бас хий. 3. За тэгээд нийтдээ бол өнөөдөр бид бүхэн 14 азтанг тодруулна. Супер азтан бол энд харагдаж байгаачлан iPhone 7-гийн азтан болох хэрэгтэй байгаа. За 4 5-ын бөмбөлгөө 2-ыг хийлээ. За 6 дахиад 6 зөв та бүхэн харж байгаах бид нар бүх бөмбөлгнөөс 2-2-ыг хийж байгаа. Учир юу вэ гэх юм бол бөмбөлгөө бас эргэлтийг нь сайжруулах үүднээс хийж байна. За 8-ын 2 дахь бөмбөлөг. За 9 ингээд 9. За ингээд нийтдээ тгээс 9 хүртэлх за тус бүртээ 2-2 гээд 20 бөмбөлгийг бид шилэн арганд хийж дуслаа. За ингээд өнөөдөр бид бүхэн нийтдээ бол 18 азтанг тодруулах хэрэгтэй байгаа. За студид бол өнөөдрийн энэ цуглааны тохирлыг хянахаар бол Max Group-ийн ахлах хэрэг аудитор Цагаансар за мөн маркетинг борлуулалтын албаны борлуулалтын ахлах менежер Батамгалан нар бол ирсэн байгаа. За тэгээ та хоёр маань бас надад туслаад цуглааныхаа тохирлыг үнэн зөв шударга явж байгааг бол хянах үүрэгтэй байгаа. За ингээд бид бүхэн хамгийн ихэнд бол одоо өнөөдөр Burger King-гэд одоо гэр бүлээрээ үйлчлүүлэх эрэхтэй 5 хүнийг тодруулах хэрэгтэй байгаас хамгийн ихний азтан яг одоо тодруулъя. За 8 гэсэн дугаар гарч иж байгаа шүү. 8 гэсэн дугаар гарч иж байна. За үзэгч та бүхэн харж байна. 8 гэсэн дугаар гарч ирж байна. За яг энэ 8 гэсэн дугаараар төгссөн суглааг авсан нийтдээ 108 хэрэглэгч бол байгаа юм байна. За энэ 108-ийн нэг нь бол өнөөдөр одоо Burger King-гэд гэр бүлээрээ үйлчлүүлэх эрхийн азтан болох юм байна. За 8 гэсэн бөмбөлгөө энд байгаа учраас буцаагаад нөхөд хийчихье. За дараагийн тог одоо бид харъя. За 6 юу 9 үү? За 6 гэсэн бөмбөлөг байна. Хараарай. 6 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За ингэхээр 68 гэсэн дугаараар төгссөн нийтдээ 12 хэрэглэгч байгаа маань. За эдгээр 12 хэрэглэгчийн нэг нь бол одоо азтан болох болно. За буцаагаад бид бүхэн шилэн арганда 6 гэсэн бөмбөлгийг хийчихье. За ингээд нийтдээ энэ 12 хэрэглэгчээс нэг нь одоо за бөмбөлөг гарч ирсэн байна. 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За тэгэхээр 368 гэсэн дугаараар төгссөн. За 3 гэсэн бөмбөлгөөр боломжит бөмбөлөгт байхгүй учраас бид бүхэн энэ бөмбөлгийг буцаагаад хасах юм байна. За тэгэхээр яг боломжит бөмбөлгүүдэд яг боломжит тоонд хит гэсэн дугаар байгааг эргээд нэг харъя. За эндээс харах юм бол за бөмбөлгийн амарцсан эргүүлж байна. За тэг гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Тэг. За энэ тэг 38
Тэг 68 гэсэн дугаараар төгссөн. За энэ боломжит дугаартай бол 3 Max Group-ийн ажилтсан байгаа юм байна. За Suvzad компани, Max Хүнс, Max Line-ийн 3 ажилтан байгаа юм байна. За тэгэхээр тэг гэсэн бөмбөлгөө буцаагаад хийжий, боломжит бөмбөлгөнд байгаа юм байна. За тэгэхээр дахиад эргүүлье. Одоо энэ 3-ээс нэг нь одоо Burger King-ийн гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрхэн азтан болох юм байна. 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 гэсэн бөмбөлөг нь боломжит бөмбөлөгт байхгүй юм байна. За тийм учраас буцаагаад ийшээ тавьчихъя. За дараагийн боломжит одоо энэ 3 бөмбөлөгийн яг боломжит хөлбөр гарчихыг үзэнэ. За 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 2 гэж байгаа маань. За тэгэхээр Max Хүнс гэсэн компани за Ням Жаргал гэсэн одоо оролцогч байна. Тэгэхээр танд баяр хүргье. Та гэр бүлээрээ Burger King-д үйлчлүүлэх хэрхэн азтан боллоо. Та Minimax 2 хөтөлбөрт хамрагдсанаар ийхүү одоо энэ 2 сарын 1-ээс 2 сарын 28-нд явуулсан Minimax хөтөлбөрт хамрагдсан иргэдээс одоо хамрагдсан ажилчдаас хамгийн ихний азтан боллоо. Танд баяр хүргэе. Тэгэхээр та суглааныхаа нөгөө хувилбарыг бол одоо Max Group дээр авчирснаар азтан болсон шагналаа авах боломжтой юм байна. Танд дахиад баяр хүргэе. За ингээд дараагийн аснаа дахиад тодруулъя. Дараа нь бид бүхэн нийтдээ Burger King-ийн 2 дахь азтан буюу Burger King-д гэр бүлээр үйлчлүүлэх хэрхэн азтан бас тодруулах хэрэгтэй юм байна. За ингээд энд байгаа бөмбөлгнүүдээ би буцаагаад ийшээ тавина. Яагаад гэвэл дор нөхөөд явсан учраас эдгээр бөмбөлгүүдийг буцааж тавьж энэ дотор бол одоо үлдсэн боломжит бөмбөлгүүд байгаа гэсэн үг. За 2-ын бөмбөлгийг. За тэгээ. За таалч тийм ээ. Үзэгчтэй 7 10 17 байна. Тэгэхээр 2-ын тог бол би сая хийгээг байсан. За 3. За энд бол нийтдээ 20 бөмбөлөг байгаа. Тэгэхээр энэс бол үзэгч та бүхэн Max Group-ийн ажилчдаа хэлэхэд бол яагаад бид бүхэн нэг бөмбөлгийг ингээ 2 хийж байна вэ гэх юм бол энэ хурд маань өөрөө эрэхтэй бага бөмбөлөгтэй учраас эрэхтэй нөгөө бөмбөлгөө сонгох нь удаан байдаг учраас бид ийхүү нэг бөмбөлгийг 2 хийж байгаа юм шүү гэдгийг дахиад хэлье. За ингээ дараагийн азтан Burger King-ийг за 9 гэсэн дугаар харагдаж байгаа шүү байна да. За тийм ээ 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За тэгэхээр үзэгч та бүхэнд очисон суглааны төгсгөл 9 гэсэн дугаараар төгссөн бол та азтан болоход ойрхон байна. За 114 хэрэглэгч байгаа юм байна. За 9 гэсэн бөмбөлгөө буцаагаад яг ингэж хийчихье те. Дор нь ингэ хийгээд байвал алдагдахгүй юм байна. За дахиад маш хурдан гарч ирлээ. 6 л юм шүү байна да. За тийм ээ 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 69 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ 12 хэрэглэгч байгаа юм байна. За 12 хэрэглэгчээс бол бид яг одоо бас дараагийн азтан буюу Burger King-д гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэг азтан болно. За дахиад 9-ийн тоо гарч ирсэн байна. За 969 гэсэн дугаараар төгссөн 3 хэрэглэгч байгаа юм байна. За энэ 3 хэрэглэгчийн нэг нь бол одоо өнөөдөр Burger King-д гэр бүлээр үйлчлүүлэх хэрхэн азтан болно. За буцаагаад дахиад 9 тоогоо ичээ. За тэгэхээр боломжит хувилбар нь бол одоо 6 9 гэсэн боломжит хувилбар 2 байгаа юм байна. За дахиад 9-ийн тоо гарч ирлээ. За 9 боломжит хувилбарт байхгүй юм байна те. За 9 боломжит хувилбарт байхгүй ч гэсэн буцаагаад хийчихье. Дараа нь бас бөмбөлөгний одоо тий. За эргэлж. За энэ хит гэсэн бөмбөлгөн сар за 3 гэсэн бөмбөлөг юм байна. 3 гэсэн бөмбөлөг боломжит хувилбарт байхгүй. За энд нь үлдээч тийм ээ. Эргээд хийн гэж бодоод. За одоо эдгээр 3 нэг нь за дахиад 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Боломжит төлбөрт байхгүй ч гэсэн. За 2 гэсэн бөмбөлөг боломжит төлбөрт байгаа тийм ээ. За тэгэхээр Max Хүнсийн
Уянга гэж байна. За Инх хотын уянга гэсэн хэрэглэгч та Burger King-д гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэг аздан боллоо. Танд баяр хүргье. Та Minimax 2 хөтөлбөрт хамрагснаар ийхүү аздан боллоо. За эргээд бусад бөмбөлгүүдэд шилэн орондоо дахиад гүйцэгээд хийчихье. За ингээд бид өнөөдөр 18-аас нь тодруулах ёстоос 2 дахь хаснаа тодрууллаа. За 3 дахь хаснаа тодрууллаа. За дахиад хийчихье. За бөмбөлөд дахиж гарч ирээг байна. За дахиад За дахиад эргүүлчихье. Бөмбөлөг маань энэ шилэн ороноос гарч ирэх хэрэгтэй байгаа. За 3 дахь хадсны суглааны сүүлийн орон 9 гэсэн дугаараар төгссөн байгаа юм байна. 9 гэсэн дугаараар төгссөн. Нийтдээ 114 ийм суглаатай хэрэглэгч байгаа юм байна. За 9 гэсэн дугаараа буцаагаад шилэн орондоо хийгээд дараагийн тоглолт хий. За дараагийн бөмбөлөг 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тэгэхээр 79 гэсэн бөмбөлгөөр 79 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ 8 хэрэглэгч байгаа юм байна. За 8 хэрэглэгчээс өнөөдөр нэг нь аздан болно. Нэг нь одоо бүр azdan болно. Бүр azdan болно. За 4 гэсэн дугаар гарч ирсэн байна. 4. За 4 гэсэн дугаар нь боломжит хувилбарт байхгүй учраас бид нар эндээ үлдээчи төр. Тиймээ. За боломжит тоог гарч ирсэн. За тэг гэсэн дугаар боломжит хувилбарт байгаа илүү. Тэг гэсэн дугаар гарч ирж байна. Эндээс за тэг гэсэн дугаар. За нийтдээ бол одоо тэг 79 гэсэн дугаараар төгссөн 2 хэрэглэгч байгаа маань ийм суглаатай. Тэгэхээр энэ 2 хэрэглэгчийн нэг нь өнөөдөр Burger King-д гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэг аздан болох юм байна. За компанийн хувьд бол одоо топ бүлэг Max XM гэсэн Max Impex гэсэн 2 компанийн юм байна. За боломжит хувилбарт тэг гэсэн дугаар байгаа юу? Байхгүй юм байна, тийм ээ. За эргүүлчих. Гэсэн дугаар гарч ирж байна. 9 гэсэн дугаар. За тэг гэж байгаа юу те. За 9 гэсэн дугаар бол байхгүй юм байна. За тэг гэсэн дугаараа буцаагаад хийж агаад дахиад эргүүлнэ. Дугаар байгаа байлоо. Байхгүй тий. За энд нь үлдээчи. За. Тэгэхээр Max Group-ийн бол одоо ажилчтай олон янзын боломжийг олгож, урамшууллыг олгож байдгаар онцлогтой. За түүний нэг нь бол одоо иймэрхүү Minimax хөтөлбөрт хамрагдсан иргэдээс бол ажилчдаас аздан тодруулж байгаа. За 6 гэсэн дугаар байхгүй учраас буцаагаад тавьж агаад эргүүлжээ. За тэгээд мөн одоо Minimax хөтөлбөрт хамрагдсан ажилчид маань бол бас зээлийн их боломжтой байгаа. Тэр шалтгаан зээл их боломжтой байгаа. За дахиад 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн боломжгүй тооч хэрэглэе. Бид нар одоо тэг 5 гэсэн 2 дугаарыг л гарч ирэхийг хүлээж байгаа маань аль нь төрүүлж гарч ирэх вэ гэдэг. Энэ бол сая 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн учраас бас энд нь үлдээчихье. За 2 гэсэн бөмбөлөг гарч ирээд байна тийм ээ. За тэгээ эндээсээ тэг 5 гэсэн бөмбөлөгнөөсөө дахиад нэмээд хийчихье. Тэгэхгүй болохоор маш удаан гарч ирж байгаа шиг байна. За 5 гэсэн бөмбөлгээ хийлээ. За
За тийм юм. За хэрвээ ингээд энэ бөмбөлгийг хийжвэл бас дараа нь авахд төхөөрөмж бүр авах шаардлага тулах учраас энийгээ дахиад эргүүлэх нь зөв юм байна. За тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За тэг гэсэн бөмбөлгөөр. За Максимпксийн ням лав. За надад сайн харагддаггүй ням лаажав гэсэн. За ням лаажав гэсэн одоо ажилтан Макс Импксийн оролцогч хэрэглэгч та өнөөдөр Burger King-д гэр бүлээр үйлчлүүлэх хэрхий аздан боллоо. Танд баяр хүргье. За ингээд бид бүхэн бол нийтдээ одоо 3 аздан тодруулаад байна. За 4 дахь аздан мөн Burger King-д гэр бүлээр үйлчлүүлэх хэрхий аздан болох ёстой байгаа. Нийтдээ 18 азнаас бид одоо 3 дахь аснаа тодруулж дууслаа. За Макс группийн хувьд бол одоо ажилчдаа дэмжих, урамшуулах үүднээс бол олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Нэг нь бол энэ суглааны хэлбэр юм аа. За хамгийн түрүүнд 2 гэсэн дугаар гараад ирлээ. Тэгэхээр 2 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ одоо хичнээн хэрэглэж байгааг дэлгэснээс хамтдаа харцгаая. За тэгэхээр энэ удаагийн суглаанд бол 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хооронд бол нийтдээ 1114 суглаа бол ирсэн байгаа юм байна. За нийтдээ үүнээс бол боломжит 2 гэсэн дугаараар төгссөн суглаатай 121 хэрэглэгч байгаа юм байна. За энэ 121 хэрэглэгчээс Burger King-ийн гэр бүлээр үйлчлүүлэх За 3 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Үзэгч та бүхэн хараарай 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За тэгэхээр 32 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ 11 хэрэглэгч байгаа юм байна. За 11 хэрэглэгч байгаа учраас 3 гэсэн бөмбөлөг маань бол боломжит тоонд орж байгаа учраас буцаад шилэн орондоо хийлээ. За энэ хамгийн түрүүнд 6 гэсэн бөмбөлөг нь гялс гараад ирлээ. За 6 гэсэн бөмбөлөг гараад ирлээ. За ийм 2 хэрэглэгч байгаа юм байна. 632 гэсэн дугаараар төгссөн байна. За эргэлж. За тэг гэсэн дугаар гарч ирлээ. Дараагийн хацтан. За бид ийхүү 9 дахь хацнаа тодруулж байна уу те? Манай 2 ажиглагч бас. За тийм ээ. За энэ тэг гэсэн дугаараар төгссөн нийтдээ 97 хэрэглэгч ийм суглаатай байгаа юм байна. За 2 гэсэн дугаар гарч ирлээ. 2. За тэгэхээр 2 тэг буюу 20 гэсэн дугаараар төгссөн нийтдээ 8 хэрэглэгч байгаа юм байна. За эдгээр 8-ын нэг нь бол одоо 9 дахь аздан буюу Max компани нэрийн бүтээгдэхүүн аздан байна. За дахиад 2 гэсэн дугаар харагдаж байна. За 2 гэсэн дугаараар 2 гэсэн дугаар нь бол боломжит тоонд бол байхгүй учраас бид дахиад хэрэглэе. За 8 гэсэн дугаар гарч ирсэн. 8. За тэгэхээр 820 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ 3 хэрэглэгч байгаа юм байна. За 3 хэрэглэгчийн бодит дугаарыг нь боломжит дугаарыг нь хараадахыг. За тэгэхээр 6 1 7 гэсэн энэ 3 тоог бол хамгийн түрүүнд гарч ирсэн. Одоо өнөөдрийн 9 дахь аздан болох юм байна. За тэгэхээр эргүүлье. За тэг гэсэн бөмбөлөг бол боломжит төлбөрт байхгүй учраас хэрэглэе. За 7 гэсэн дугаар гарч ирсэн. За 7 бол бодит төлбөрт байсан. За тэгэхээр Max Kunz компани Б Анарма гэсэн ажилтан байна. За танд баяр хүргэе. Тэгэхээр та Minimax 2 хөтөлбөрт хамрагдсанараа ийхүү Max Xim компани нэрийн бүтээгдэхүүний аздан боллоо. Танд баяр хүргэе. За урамшууллыг эдлэхээс гадна хямдралыг эдлэхээс гадна бас ийхүү цуглааны аздан боллоо. Дахиад баяр хүргэе. За ингээд бид 10 дахь За 8 гэсэн дугаар гарч ирж байна.
За одоо энэ бол 10 дахь азтан буюу Хсим компани нэрийн бүтээгдэхүүний дараагийн азтан. За 108 хэрэглэгч байгаа маань 8 гэсэн дугаараар төгссөн цуглаатай. За тэгэхээр боломжит хувилбарт байгаа учраас дахиад хэрэглэе. За 2 гэсэн мөмлөг гарч ирж байна. 2. За тэгэхээр 28 гэсэн дугаараар төгссөн цуглаатай нийтдээ 9 хэрэглэгч байгаа маань. За ингэж нэмээд авчихлаа. За 4 гэсэн дугаар гарч ирж байна. 4. За тэгэхээр Max Lodging Game B Солонго гэсэн одоо ажилтан та Max Group-ийн зарласан Minimax 2 хөтөлбөрт хамрагдсанараа ийхүү Max Xim компани нэрийн бүтээгдэхүүний азтан боллоо. Танд баяр хүргье. За ингээд бид дараагийн азтан буюу 11 дахь аснаа тодруулан за Suvzet компани нэрийн бүтээгдэхүүнээр нийтдээ 5 астан тодруулах ёстой. За Тэг гэсэн мөмлөг гарч ирлээ. Тэг. За тэг гэсэн дугаараар төгссөн хэрэглэгч нийтдээ 97 байгаа юм байна. Ийм дугаарыг одоо ийм суулаад гэсэн. 7. За 7 тэг гэсэн дугаараар төгссөн цуглаатай нийтдээ 10 хэрэглэгч байгаа юм байна. За эдгээр 10 хэрэглэгч бол одоо аль нэг нь Suvzet компани нэрийн бүтээгдэхүүний азтан болох юм байна. За нийтдээ 18-аас нь тодруулах ёстойгоос бол бид хүн одоо ингээд ийхүү 11 дахь аснаа тодруулж байна. Сая тодорсон 10 азтан бол одоо Max Group-ийн тааварт очсноор бол шагналаа авах боломжтой байгаа юм шүү. За 1 гэсэн дугаар гарч ирсэн. За 170 гэсэн дугаараар төгссөн цуглаатай Max Imx-ийн Баян сангийн буян дэлгэр гэсэн ажилтан байна. За танд баяр хүргье. Тэгэхээр та Suvzet компани нэрийн бүтээгдэхүүний азтан боллоо. За ингээд дараагийн аснаа тодруулъя. Зурга. За 125 хэрэглэгч байгаа юм байна. 6 гэсэн дугаараар төгссөн цуглаатай 125 хэрэглэгчээс нэг нь одоо Suvzet компани нэрийн бүтээгдэхүүний азтан болно. За 1 гэсэн мөмлөг гарч ирж байна. 1. Тэгэхээр 16 гэсэн дугаараар төгссөн нийтдээ ийм цуглаатай бол нийтдээ 12 хэрэглэгч байгаа юм байна. За 12 хэрэглэгчийн нэг нь бол азтан байна. Компаниудаас азтан тодорхой боломжтой байна. За 7 гэсэн дугаар гарч ирлээ. За 7 гэсэн дугаар нь боломжит хувилбарт нь байхгүй байгаа юм байна. За эргүүлээ. За 2 гэсэн дугаар гарч ирж байна. За тэгэхээр 216 гэсэн дугаараар төгссөн цуглаатай Max Хүнс Max Imx-ийн их гэрэл жамбал дорж гэсэн 2 хэрэглэгч байгаагаас одоо аль нэг нь бол азтан болох юм байна. За боломжит хувилбар нь гэх юм бол Тэг 5 гэсэн 2 боломжит болох юм байна. За Тэг гэсэн дугаар гарч ирсэн. За тэгэхээр Тэг 216 гэсэн цуглаатай Max Хүнс компани Батагийн жамбал дорж гэсэн ажилтнаа өнөөдөр Minimax 2 хөтөлбөрт хамрагдсанараа ийхүү Suvzet компани нэрийн бүтээгдэхүүний азтан боллоо. Танд дахиад баяр хүргье. За ингээд дараагийн аснаа тодруулъя. За энд дахиад нэг тоо гарч ирсэн байна. За ингээд эдгээр боломжит бүх бөмбөлүүд шилэн орондоо хийж аваад бид дараагийн аснаа тодруулах хэрэгтэй байгаа юм. За тэгэхээр Max Group-ийн ажилчдын хувьд одоо Max Group-ийн салбар компаниудаас бол одоо худалдаа авалт хийгээд 5,000 төгрөг тутамдаа бол нэг оноо. За эдгээр оноонуудаа цуглуулад 10 оноо нь бол нэг суглаа болж бол танд очиж байгаа гэдгээр онцлогтой байгаа. За 8 гэсэн дугаар гарч ирсэн. За 8 гэсэн дугаараар төгссөн цуглаатай 108 хэрэглэгч байна. За 108 хэрэглэгчээс одоо энэ азтны хоёр
9 гэсэн дугаар гарч ирж байна. За 98 гэсэн дугаараар төгссөн ийм суулаатай нийтдээ 13 хэрэглэгч байгаа юм байна. За Max Хүнс, Max Line гэдэг компаниудын ажилчдын нэрс бол харагдаж байна. За дараагийн дугаар 1 гэсэн дугаар гарч ирж байна. За 1 гэсэн дугаар боломжит дугаарт за байсан юм байна. За Max Хүнс компани Туван Богийн Бат Цэцэг гэсэн ажилтан та өнөөдөр Совзэд компани нэрийн бүтээгдэхүүний аздан боллоо. Танд баяр хүргэе. За одоо бид ийхүү хэддэх азнаа тодруулах вэ? 13 дахь аздан мөн үү? Манай хоёр ажиглагч бас санал байлраа. 13 байна уу? Хэддэх байна? За одоо 13 дахь азнаа тодруулна гэсэн. 14. За тийм юм байна. Одоо 14 дахь аздан. За 6 гэсэн дугаараар төгссөн суулаатай хүмүүс маань өнөөдөр бол одоо 14 дахь аснаар тодорхой ойртож байна. За 125 хэрэглэгч байгаа юм байна. За эргүүлчихье. Тэгээд 125 хэрэглэгчтэй нэг нь Совзэд компани нэрийн бүтээгдэхүүний аздан машин байна. За 1 гэсэн дугаар гарч ирлээ. За тэгэхээр энэ дугаараар төгссөн 12 хэрэглэгч байгаа юм байна. За энэ донд бол одоо Max Хүнс, Max Интес, Совзэд компани, Max Line гэх компаниудын хүмүүсийн нэрс бол харагдаж байна. За өөрсдийнх нэрсийг бас хараад догдолч байгаах тийм ээ. Тэгэхээр 7 гэсэн дугаар гарч ирлээ. За 716 буюу энэ дугаараар төгссөн хэрэглэгч. За байхгүй учраас боломжит төлбөрт байхгүй учраас дахиад эргүүлье. За дахиад 7 гэсэн дугаар гарчирсан. Тийм учраас дахиад эргүүлнэ. Дөрөв гэсэн дугаар гарчирсан. За асан тодорлоо. Max Хүнс компани Бямбагийн Батчулан гэсэн Max Хүнс компани ажилтан байна. За танд баяр хүргье. Тэгэхээр та өнөөдөр Совзэд компани нэрийн бүтээгдэхүүнийг авах эрхийн аздан боллоо. Танд баяр хүргье. За ингээд бид дараагийн аздан буюу 15 дахь аздан. За 15 дахь аздан мөн Совзэд компани нэрийн бүтээгдэхүүний аздан бид тодруулах хэрэгтэй байна. За дахиад эргүүлье. Зургаан гэсэн дугаар гарч ирж байна. За 6 гэсэн дугаараар төгссөн нийтдээ 25 ийм суулаатай хэрэглэгч бол байгаа юм байна. За эргээд боломжит 6 гэсэн дугаараа хийгээд дахиад хэрэглэе. За дахиад 6 гэсэн дугаар гарч ирлээ. 66 гэсэн дугаараар төгссөн суулаатай нийтдээ 11 хэрэглэгч байгаа юм байна. За энэ донд бол одоо Max Хүнс, Max X-ийн, Max Intes гэх компаниудын хэрэглэгчдийн нэр харагдаж байна. За 4 гэсэн дугаар гарч ирсэн. За 4 буюу 4 6 6 466 гэсэн дугаараар төгссөн ийм суулаатай нийтдээ 2 хүн байгаа юм байна. За хоёулаа бол Max Хүнс компани 2 ажилтан байна. За боломжит дугаарыг нь харах юм бол 2 тэг гэсэн 2 дугаарыг аль төрүүлж гарч ирсэн нь бол одоо ийхүү аздан болгож Совзэд компани нэрийн бүтээгдэхүүний аздан болох юм байна. За 1 гэсэн дугаар гарч ирсэн. 1 гэсэн дугаар бол боломжит хөлбөрт байхгүй учраас дахиад эргүүлье. За 5 9 гэсэн дугаарыг бид хүлээж байгаа юм байна тийм ээ. За 7 гэсэн дугаар гарч ирсэн биш учраас дахиад эргүүлье. За энэ дугаар нь мөн адил дахиад 8 гэсэн боломжит бус тоо гарч ирсэн. Яг одоо бол бид 5 9 гэсэн 2 дугаарын аль төрүүлж гарч ирсэн. Тэг гэсэн дугаар байна. За тэг гэсэн дугаар бол боломжит тоонд байхгүй юм байна тийм ээ. За үлээ. За 9 гэсэн дугаар гарч ирлээ. 9 гэсэн дугаар гарч ирсэн.
За тэгэхээр Max Хүнс компани алтан цэцгийн нар мандах гэсэн ажилтан байна. За танд баяр хүргье. Тэгэхээр та Max Group-т ажилласнаар ийхүү Suvset компани нэрийн бүтээгдэхүүний азтан боллоо. Бас Minimax хоёр хөтөлбөрт хамрагдсанаар ийхүү азтан боллоо. Дахин баярыг хүргье. За ингээд дараагийн тодруулах бид бүхэн 3 азтан байгаа. За бид бүхэн сая бол нийтдээ Burger King-д бол гэр бүлээр үйлчлүүлэх эрхийн 5 азтан. За Exim компани нэрийн бүтээгдэхүүний азтан 5-ыг, за мөн дээрэс нь Suvset компани нэрийн бүтээгдэхүүн хожих азтан 5-ыг тодруулсан. Нийтдээ 15 азтан тодруулсан байна. За яг одоо бол Maxipot-д 150,000 төгрөгийн одоо 150,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгийн азтан тодруулах юм байна. За ингээд тодруулъя. Эхний дөрөв гэсэн дугаар гарч ирлээ. За тэгэхээр дөрөв гэсэн дугаараар төгсөн суглаатаа нийтдээ 118 хэрэглэгч байгаа маань. За тэгэхээр 118 хэрэглэгчээс бол өнөөдөр нэг нь Maxipot-д 150,000 төгрөгөөр үйлчлүүлэх азтан боллоо. 5 гэсэн дугаар гарч ирлээ. 5 гэсэн мөнгөлөг гарч ирсэн. Тэгэхээр 54 гэсэн дугаараар төгссөн суглаатай 8 хэрэглэгч байгаа маань. За Max Хүнс, Max Exim гээд компаниудын маш олон одоо ажилчид за 9 гэсэн дугаар гарч ирж байгаа шүү байна. За тийм байна. 9 гэсэн дугаар гарч ирлээ. За Max Exim компани бие бишийн бомчин гэсэн ажилтан та өнөөдөр Maxipot-д 150,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгийн азтан боллоо. Танд баяр хүргье. Та тэгэхээр суулааныхаа нөгөө хэлбэртээ бол одоо Max Group-ийн M5-т очсноор бол шагналаа авах боломжтой юм байна шүү. Дахин баярыг хүргье. За ингээд дараагийн тодруулах 2 азтан бол BHS, Jocks мөн Cochinelle брэндүүдэд бол одоо 300,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгийн азтан тодруулах юм байна. За ингээд хамгийн сүүлийн арга буюу суулааныхаа сүүлийн арга нэлээд авах. За 2 гэсэн дугаар гарч ирлээ. За 2 гэсэн дугаараар төгсөн суглаатаа нийтдээ 121 хэрэглэгч байгаа маань. За өнөөдөр буюу одоо энэ 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хооронд цугларсан нийтдээ суглаанууд бол одоо 814 суглаад байгаа. Түүнээс бол ийхүү 18 азтан бид тодруулж байна. За 8 гэсэн дугаар гарч ирсэн. 82 буюу 82 гэсэн дугаараар төгссөн 11 хэрэглэгч байна. Max Line, Top бүлэг, Max Хүнс, за мөн дээрээс нь Max Impex гээд компаниудын Minimax хоёр хөтөлбөрт хамрагдсан ажилчдын нэрт гаргаж байна. За Max Group-ийн бусад салбар компаниудын ажилчдыг дахиад дуурайгаад хэлэхэд ажилчид та бүхэн Max Group-ийн үнэлгээ ажилчдын үнэлгээ ашиглан бодсон Minimax хоёр хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа шүү. За TIG гэсэн дугаар гарч ирж байна. TIG гэсэн дугаар боломжит төлбөрт за байгаа юм байна. За тэгэхээр Max Хүнс, Max Impex-ийн хоёр компани ажилтны очсон суглаан нь бол одоо TIG 82 гэсэн дугаараар төгссөн ийм суглаа байгаа юм байна. За энэ хоёр хүний аль Азтай нь одтой нь өнөөдөр BHS, Jocks, Cochinelle гээд брэндүүдийн аль нэгийг сонгоод за 300,000 төгрөгийн эрхийн бичгийн азтан болох юм байна. За тэгэхээр Одонмаа Цагаан сар гэсэн хоёр хүн байгаа маань. За манай ажиглагч маань бас азтай одтой байна тийм ээ. Таны нэр бас харагдаж байна. За тэгэхээр боломжит хувилбар нь бол одоо 5 TIG гэсэн хоёр хувилбар байгаа юм байна. За TIG гэсэн хувилбар байгаа учраас боломжит хувилбар байгаа учраас бөмбөлгөө буцаад хийчихье. За эргүүлээ. За TIG 5 гэсэн хоёр дугаар аль нэг бичих юм шүү. За 7 гэсэн дугаар одоо боломжит хувилбар байх гэж хэлсэн. За тэгэхээр тэгэхээр манай ажилтгчаас бас одоо алтан тойрогч бас магадaltaй байна тийм үү? За 3 гэсэн одоо боломжгүй тоо гарч ирсэн. За тэгэхээр за дахиад 2 гэсэн дугаар гарч ирсэн. Бид одоо TIG 5 гэсэн дугаарын аль бүрэн хэрэглэгчдийг хэлж байгаа. За 5 гэсэн дугаар гарч ирсэн. 5 гэсэн дугаар гарч ирсэн. За 5 гэсэн дугаартай Max Хүнс компани Одонмаа гэсэн ажилтан байна. Танд дахин баярыг хүргье. Та одоо нийтдээ 300,000 төгрөгөөр бол одоо Max Mall хөтөлбөрт үйлчлүүлэх эрхийн бичгийн азтан боллоо. Танд дахин баяр хүргье. За ингээд бид бүхэн өнөөдөр бол 18 азтан тодруулахаас хамгийн супер азтан яг одоо миний дэргэд харагдаж байгаа энэ
iPhone 7 гэх утасны хастан яг одоо бид тодруулах гэж байна. Үзэгч та бүхэн харж байгаа утас нь энэ байна. За BSB-гийн баталгаат одоо энэ хуудас нь бол яг энд ингээд хамттай байж байна. Тэгэхээр Max хувьцаат компани Max Group-ийн одоо нийтдээ салбар компаниудаар үйлчлүүлж Minimax 2 хөтөлбөрт хамрагдсан ажилчдын хувьд бол одоо ийхүү суглаанд оруулах бас давхар эрхийг олж авсан. За ингээд бид бүхэн 18 хастан өнөөдөр тодруулах ёстойгоос ийхүү 18 дахь буюу супер хастан тодруулах гэж байна. За тэгэхээр суглаан танд очсон суглааны төгсгөлийн орон хэд гэсэн дугаар байна? За 3 гэсэн дугаар гарч ирлээ. 3. За нийтдээ 108 хэрэглэгч байгаа юм байна. 3 гэсэн дугаартай суглаатай 108 хэрэглэгч байгаа юм байна. За тэгээд маш олон компани бол харагдаж байна тийм ээ. Тэгэхээр Max Хүнс компани, за Max Impex гэдэг олон компаниудын Minimax 2 харагдаж байна. За 6 гэсэн дугаар гарч ирлээ. 63 гэсэн дугаараар төгсөн суглаатай 8 хэрэглэгч байгаа маань Max Хүнс, Max Line-ы одоо хэрэглэгчид бол харагдаж байна. За эндээс бас ажиллаж байхад бол суглаанаас харж байхад Max Хүнс, Max Line-ы бас одоо ажилчид бол Minimax 2 гэхэд маш идэвхтэй хамрагдаж суглаанд идэвхтэй олдож байгаа бол эндээс харж байгаа. За яг одоо iPhone 7 гэсний дараа гэсний асны бид тодруулах гэж байна. За тэгэхээр 7 гэсэн мөмлөг гарч ирсэн. 7 гэсэн мөмлөг за бодит буюу боломжит хөлбөрт байхгүй байгаа учраас буцаагаад энд нь явж байгаа дахиад эргүүлье. За энэ дахиад араас нь давхардаж тоо гарч ирсэн юм байна. Буцаагаад ийчи. За 2 гэсэн дугаар л их гарч ирэх давхартай шууд л гарч ирээд байна. За дахиад эргүүлье. За 3 гэсэн мөмлөг гарч ирлээ. За боломжит хөлбөрт мөн байхгүй байгаа юм байна. Дахиад эргүүлье. Нэг гэсэн дугаар гарч ирсэн. За 1 гэсэн дугаар мөн байхгүй. За 1 3 7 гэсэн дугаарууд бол боломжит хөлбөрт байхгүй юм байна. За энэ харагдаж байгаа цааш нь iPhone 7 гэсний гар гэсний хацсан болох болно. Тэг гэсэн дугаар гарч ирсэн. За тэг гэсэн дугаар боломжит хөлбөрт мөн байхгүй байгаа юм байна. За энэ одоо iPhone 7-гийн хацсан бол маш нэлээд одоо хүртээ эргүүлж гарч ирэхгүй байна да. За Max Line, Max Хүнс гэдэг. За энэ Max Хүнсийн одоо Max Хүнс компани ажилчдаас бас нэлээд олон Minimax 2 хүмүүс харагдаж байна. За боломжит хөлбөрт байгаа болоо 6 гэсэн дугаар гарч ирлээ. 6. За мөн боломжит хөлбөрт байхгүй юм байна. За тэгэхээр эндээс ч одоо харахад бол цаана яг за 2 за 1 дугаар гарч ирсэн. 5 гэсэн дугаар гарч ирсэн. За байна уу 5 гэсэн дугаараар боломжит хөлбөрт. За 5 6 3 гэсэн дугаараар төгссөн суглаатай нийтдээ 4 хэрэглэгч байна. За бүгд бол Max Хүнс компани хэрэглэгч одоо ажил. За баяр хүргье. За хэд гэсэн дугаар боломжит хөлбөр байна. За 3 гэсэн дугаар боломжит хөлбөрт байгаа юм байна. 8 гэсэн тоо гэсэн тий. За энд 8 гэсэн дугаар байхгүй. За 7 гэсэн дугаар ээчи. За 2 гэж энд байхгүй байгаа учраас энд нь үлдээгээд эдрээгээ эргүүлчих тийм ээ. За энд 1 дугаар гарч ирсэн байна. 3 гэсэн дугаар боломжит хөлбөрт байгаа лөө. Тийм, тэрийг хий за. За ингээд нэгийн тав юм байна тий. За эргүүлж. За 7 гэсэн дугаар гарч ирсэн. 7. За тэгэхээр Max Хүнс компани за iPhone 7 гар утасны хацтан яг одоо тодорч байна. За Даваагийн Бат зэрэг гэсэн
ажилтан байна, хэрэглэгч байна. Танд баяр хүргэе. Та Minimax 2 хөтөлбөрт хамрагдсанаар ийхүү Max Group-ээс зарласан ажлынхаа ажилчдын дунд зарласан асан шалгаруулж байгаа 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хооронд явуулсан одоо энэ суглааны супер шагналын аздан буюу iPhone 7 гар утасны аздан боллоо. Танд дахин баяр хүргэе. Таны Азийн суглааны дугаар бол 7 5 6 3 гэсэн дугаараар төгссөн 75 63 гэсэн дугаараар төгссөн юм байна. Танд дахин баяр хүргэе. Та тэгэхээр шагналаа одоо Max Group-ийн M5 дээр бол оцноор авах боломжтой юм шүү. Өнөөдөр бид бүхэн нийтдээ 18 аздан тодруулж дуслаа. За тэгэхээр Max Group-ийн ажилчид та бүхэн Minimax 2 хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаад ийхүү аздан болох боломжтой байгаа юм шүү гэдгийг дахин хэлье. За баярлалаа.